KPI буюу одоо бүтээн зүгүүд энэ яг энэ гүйцэтгэл суурилсан систем рүү өөрсдөө угаасаа шилжихээс нийгэм өөрөө шаардаж байна. Тэгээд ганцхан манай нийтийн дэврийн салбар биш. Одоо энэ иргэний нисхийн ерөнхий газар, төмөр зам мөн одоо бусад энэ үйлчлэгээний салбарууд болгон хувийн хвшлүүд бол энэ гүйцэтгэл суурилсан энэ одоо систем рүү шилжиж байна. Тэгэхээр хэдүүлээ ч гэсэн бас энэ өнөөдөр шилждэг мó гэж бодоход маргааш нөгөөдөр шилжих нь одоо энэ цаг хугацааны л асуудал байсан. Яг одоо явагдаж байгаа энэ системээ өндөрөөр босгон тавихгүй шүү. Иннээсээ бас хэд их доошлохгүй, хэд их дээшлэхгүй яг энэ одоо байгаа балансан дээр барьж нэвтрүүлвэл бага энийгээ сайжруулж явбал яасан юм бэ гэсэн ийм миний хувьд бол байр суурь илэрхийлж байгаа. Хоёрдугаар хувийн ч төрийн ч баазууд ямар ч их мэдлэг алга. Өнөөдөр бид нар ингээд нийслэлийн иргэдэд хурлын төлөөлөгч дээрээс нь одоо энэ олон хүнийг одоо ингээд өдөртөнцгой байгуулж байгаа. Бааз дээр тодорхой төвшөний хөрөнгө оруулалт хийх ч юм уу, бааз дээр тодорхой зүйлийг хийчихээр төсөв хөрөнгө мөнгө байхгүй. Тэгэхээр бид нар 1000 сайн ажилласан ч 1000 муу ажилласан ч ерөнхийдөө бол хараат яг үндэ хэлэхэд бол ямар нэгэн билээ санхүү эрх мэдэл байхгүй үйл ажиллагаа цаашаа нэвтрэхгүй. Тэгэхээр ингээд цаашдаа бид нар ингээд энэ нийт төвөргөө хөгжүүлээг бол хэдүүлээ тодорхой хэмжээний төрч ба хувийн хвшлийн ч энэ баазууд нь тодорхой эрх мэдэлтэй тодорхой хэмжээний төсөв болон эрх мэдлийн одоо хан шатан дээр нь жоохон нэмж өгсөн. За менежментээр бол үйл ажиллагаа тодорхой хэмжээний өрсөлдөхүйцийг одоо бий болгосон. За дээрэс нь одоо ажилчид албан хаагчтайгаа одоо ямар нэгэн байдлаар тэгш оролцох хангасан. Зарим нэг нь сайн ажиллаа, зарим нэг нь муу ажиллаад байхад жишээлбэл одоо бид нар мэдж байгаа шүү дээ камерын имчилгээр ажилчид ч байж, жолоочноор ч байж. Сайн ажилласан ч муу ажилласан ч ижил төвшний цалин аваад гэдэг энэ асуудлыг нэгтэлд нь гаргах нь зөвхөн цаг хугацааны асуудал гэж би бол бодож байна.